Би нэг зүйлийг асуусан. Бид нар бас импортлогч улсаас гадна өөр бас экспортлогч. Та нар түүхийн эдийн үн нэмэгдснээр орлого бас яаж нэмэгдэнэ гэж харж байна вэ? Нэгдүгээрт. Хоёрдугаарт манай экспортлж байгаа гол түүхийн эдийн үн нефтийн үнэтэй холбогдоод бас өсгөр байгаа тийм ээ. Тэрний өсөлтийг бас юу гэж харж байна вэ? Төсвөдөр хүчзүүлэх ачаал нь би бол орлого талдааш нэмэгдэх юм байна. Зарлага талдаач бас нөгөө талдаа нэмэгдэх юм байна гэж хараад байгаа. Тэгээ тэрүүний тооцоолыг та бүхэн хийж өрнөцсөн үү? Дэлхийн банкны прогноз центр бол одоо яг наривчилж гараагүй байх шиг байна. Дээцэгтээ ингэж хүрэх байх ингэн гэдэг. Даны нөхцөл байдал наривчилсан гараагүй байгаа учраас. Тэгэхээр та бүхэн харахтаа энэ бүр төсвийн тодгол хүрэх хэмжээнд нэмэгдэх нөхцөл байдал үүсэх үгүй юу? Үүн дээр юу гэж харж байна гэдэг ийм хэдий явах. За дээрэс нэмээ та бүхэн эдийн засгийн хөгжлийн яамтай байдаг юм уу, сангийн яамтай. Ялангуяа нефт одоо түүхийн эдийн нэмэгдснээр жижиг дунд бизнесүүдэд ямар хуу нөлөөлөл үзүүлэхээр байна? Түүнтэй холбоотой ямар нэгэн тооцоол судалгаа хийсэн үү? За сая хэдхэн хоногийн өмнө Японы засгийн газар бол дөнгөж шинэ бүрдэж байгаа засгийн газар мөртлөө аль хэдийн ялангуяа цаг үе жижиг дунд бизнесүүдэд дэмжих нэлээдгүй том хөтөлбөр зарлчлаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор ер нь засгийн газрын зүгээс одоо яг шинэ засгийн газар бүрдэж байгаа ч гэсэндээ үүнтэй холбоотой бусад яам тамгын газрын ажилтнууд бол ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр үүнтэй холбоотой нэгэнт болж байгаа процессыг та хүнлж дүүнлж харж байгаа зүйл байгаа юу? Боломжтой гишүүний асуултанд хариулъя. Ажилтны эзэсвэлийн яамны төрийн нэрмжийн дарга. За, энэ орох дормдод үүссэн нөхцөл байдалтай холбогдуулаад $70 байсан Брент төрлийн газрын засгийн үн 100-аас 110 доллар болж нэмэгдсэн. За тэгэхээр Монгол улсын хувьд ч гэсэн гадагш нь гаргаж байгаа түүхэд тосны үн бас энэ хэмжээгээр нэмэгдээд явна. Бид хүн бол жилдээ нэг 340 мянган тонн одоо бүтээгдэхүүн экспортлж байгаа. За үүнийг аваад үзэх юм бол $70 бид хүн тооцоо хийжсэн бол $100 дунджаар тооцоо хийгээд үзэхэд ингээд 10 сая доллараар бид хүний одоо орлого нэмэгдэх ийм одоо төлөвлөгөөтэй байгаа. За өнөөдрийн уг нь нэг хэлцүүлгийг хүмүүс их анхааралтай харж байгаа. Тэгээ бидний энэ хоорондын жижиг хэрүүл тэмцлэл ёстой сонирм биш. Яг бол та бүгдийн одоо бидний ярьж байгаа үн засгийн газар барих гэж байгаа бодлогоос хүмүүс одоо ч надаас ингэж суудаг байгаа байхгүй. За энэ хавар барилгаа явуулах уугүй юу? Яг бол хэрвээ одоо түвшний үн өндөр нэмэгдэх гээд байгаа бол барилгаа өргөжлүүлээд явуулах юм бол метр квадратын үн нэмэгдэх гээд тийм ээ. За тэгээд одоо саяны энэ барилгын баахан метр квадратаас үн өссөн, холигдуулсан энэ төргээ шүүх цагдаа дээр явж байгаа асуудлуудыг та хүн засгийн газар дээр хүртэл авч ярьсан бэл. Тэгэхээр яг үүнтэй адилхан хүн болгоны амьдрал, ялангуяа Монголын эдийн засгийн гол тэргүүлэх салбар уул уурхай, байрлал, тээвэр, за ингээд хүнс хөдөө аж ахуйн салбарууд бүгдээрээ 4 сард бүгдээрээ зэрэг эхлэх гээд өнөөдрийн энэ одоо чуулганыг өнөөдрийн үн яах вэ, докторч уу, төр засаг ямар бодлого явуулах чинь гэдгийг маш их анхааралтай харж байна. Тэрүүн дээр бие биентэйгээ нэг уурлаад, уцаарлаад, барьж аваад зодтолдож молдоод байх ерөөсөө шаардлага байхгүй. Ард түмний амьдралын олон асуудлыг шийднэ гэж энд гарч ирчээд тундрахаал ингээд байх одоо биендээ ерөөсөө шаардлага байхгүй. Хөдөө аж ахуйн салбарынхны ярьж байгаа үнэн шүү дээ. Хэрвээ болиг гэвэл энэ мөнгөө бариад бараг банкнд авчи хийгээ хөвтөжсэн бараг ирж уж магадгүй. Тэгэхээр нэгэнт хэрвээ та бүхэн төр огт оролцохгүй шүү. Энэ бол хувийн хвшил оруулж ирдэг. Хувийн хвшил бид нар дундуур нь ямар ч татаас дэмжлэг байхгүй шүү гэх юм бол эргэжил юмны үн, эрх намар, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн огцом нэмэгдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Барилгын материалын үн тэгвэл огцом нэмэгдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрөөд барилгын үн метр квадрат нь одоогийнхоосоо магадгүй хэд дахин нэмэгдэх юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Уул уурхай бол зарим нь зогсон байдалд орж магадгүй, зарим нь хэрвээ түүхэд үн хангалтаасан гайгүй явах юм бол явж магадгүй. Яг бол хятад нэлээд юу байх юм шиг байна. Эдийн засгаа дэмжих бодлогод явуулах юм шиг байна. Тэгэхээр эрэлт нь бол харьцангуй байж магадгүй юм шиг байна, тийм ээ? Тэгэхээр тийм байж магадгүй юм шиг байна. За тэгэхээр одоо хэдүүлээ цаан чи Монголд нэг мөнгөтэй нэг олон хүн алга, нэг олон салбарч явчихааргүй байна. Уул уурхай бол цааталтаа худалдаж авах тал нь гайгүй болцохоор юм шиг байна. Хүнс бол ард түмний яг нуруунд дээр ирнэ. Тийм учраас бид нар бас одоо тариланчид хүнсний салбарынхаа одооноос эхэлж бодог. За дээрээс нэмээ барилгын салбарынхан ч гэсэн худалдан авагчид нь ямар гадныхан байгууш жирийн иргэд байх ёстой учраас одоо барилгын салбар ч гэсэн бодог. Тэгэхээр энүүн дээр нэх одоо уур уцаараа гаргаад ингээд байх биш. Яг та бүхэн маань би түрүү асууж байгаа юм тэр яг та нар яа гэж байгаа юм бэ? Одоо засгийн газар хинж байгуулагдсан байж болно. Хинц танаас салбарын сайд уж болно. Гэтэ миний бодлоор ирээд нэг мэрэгэн ухаан гэв үнэт одоо нэг гаргаал
Ираны дайманыг зогсоож чадахгүй нь угаасаа биднээс үл хамааралтай юм чинь. Биднэрт ийм опшнгууд байна, сонголтууд байна гэж та бүхэн мань гаргаж байгаа чи. Яг л энэ бүх ард түмний яг хоолойн дээр хүрээд ирчлээ. За бүр шаардлагатай бол тэгэл төсвийн тодтол руугаа орно штэ. Одоо зарим саяны нөгөө төсвийн тодтолоор төсөв батлахад улаан ногоон лазер өргөж жагаад 1.3 их 80-ийн шин төсөл хөтөлбөрүүдийг төсөв төртгийг одоо тавьсан тэр мөрөнийг болохгүй хаасан штэ. Одоо яах юм бэ? Тэр чинь айгуул баригдахгүй байхгүй. Тийм өртгөөр одоо бараг барилга баригдахгүй байх, тендерт орохгүй байх. Тэгэхээр энэ эдийн засгийн тооцооллуудаа эхнээс нь хийхээсээр аргагүй. Тэгээд одоо танаа яамнаас гол хүсэж байгаа юм тэр. Гэхдээ бол өнгөрсөн цаг хугацаанд би одоо гинт одоо сүүлийн нэг 10 жилиг аваад үзэхэд сайхан цаг үе үл ер нь ховорхон бисэн бэл. 16 онд валютын сангийн хөтөлбөр байла. 19 оны сүүлээр дуусахад 20 оноос ковид боллоо. Ковидын дараа нь Орос Украины дайн боллоо. 24 он 25 он хоёр л нэг хагас жил хоёр нь л нэг амьсгаа авах цаг үе байсан юм байна. За ингээл одоо араас нь залгаж ин тэгэхээр одоо нэг дэлхийн нөхцөл байдал сүүлийн 10 жилд ийм байсан бүгдээрээ одоо нэг хаслаад ирэхгүй дуршигаараа л бодлогоо гаргал явъя. Урлаад ч ирэхгүй одоо би энд